сайн бацхан уу байгаль маань энэ удаагийнхаа бичлэгээр балжаагийнхаа ямар ажил хийдэг яаж хийдэг тухай ерөнхийдөө бичлэгийг хийгээд давхар Канада хаус ер нь яаж баригддаг юм бэ? Дотор нь ороод үзвэл ямар хөө байдаг юм бэ гэсэн ерөнхий юмыг үзүүлэе гэж бодоод бичлэг хийж байна. За тэгээд ер нь бол манай Монгол залуучууд маань Канадад маш их хаусуудын цонх хаалга угсарч маш их хаусуудыг барилцахад үнэхээр хувь нэмрээ оруулж байгаа. Тэгэхэд бол Монгол залуучууд бол үнэхээр бахархдаггийг бол нуугаад явах вэ. За манай одоо хүн болохоор одоо Канада хауснуудын цонх хаалгуудыг угсардаг. За энэ болохоор манай гэрээс нэг 8 минутын зайтай газар ажиллах гээд явж ийн гэд балжаа над руу хэлэхээр намайг гэрээр ороод аваад явчихаа. Би цуг явъя бичлэг хийгээд тэгж гуйж агаад цуг дагаад ирсэн байгаамаа. За балжаа болохоор энэ том хаалгыг бол одоо энд угсарч байна. Энэ чинь яг л эв дүүгээр өргөөд ингээд тогтоогоод ингээд суулгаад сурцсан хүмүүс ч юм бол суулгач тийм байлээ. Би бол туслах гэж очиод зүгээр айгаад ах юм байлээ. Намайг бол нэр хоол очиод зогсчил туслаарай гэсэн. Тэгээд би ч холоос хараад бичлэгээр би чинь туслахаас илүү болчихгоо гэсэн учраас ингээд холоос бичлэг нэгээл бичээл зогсож байсан. За манай хэд бол үнэхээр Монгол залуучууд бол айгүй эв дүүтэй, хүчтэй, чадaltaй, баяртай. Тэгээ бүгдийг ингээд ийм том хаалгаж ганцаараа ч гэсэн ингээд усраад явж идэм байлээ. Босооч явж идэг. За одоо энэ хаалгыг одоо ингээд ухсраал, оруулаад тэгээд байж энэ да. За тэгээд энэ балжааг хаалга ухсарч байгаа хойгуур нь ер нь Канада хаус хэрхэн баригддаг, ямар хөө юм байна гэд дотор нь бас орж үзүүлээ. Ерөнхийдөө энэ хаус бол өрөө тусгаалтай бүгдийн тусгаарлаад хийцэн, хоолойнуудаа гаргацсан болцсон бэлээ. Тэгээ энэ хаусыг орж одоо сонирхцгаая. Ээжээ, тэнд одоо юу хараад байна? Хүн хараад байгаа. Тэнд одоо юу хараад байна? Өчтөө нэг Тэгээ хараа. Эцэг нэг өдөр өөрсдийнхөө орох хаусны ингээ хаалга хийгээд байж гэнэ гэж байх уу? Байх уу? Тэгвэл гоё. За, марчсан суулгацсан байна. За, би орж бичлээ. За. Яг коридороор нөрхөө. За, энэ үүдний өрөөний шкаф байна. За, ингээд ороод хэдүүлээ. Шууд дээдлэн давхарлаг нь гараад үзье. Энэ өстой гоё мод байна. Энэ хараа, юм цагаан өнгөтэй модон юм лакт хох оо одоо. Айгуу гоё гэгээлэг. Дааш айгуу том болгож харагдуулна тий. Энэ модон энэ тавир их гоё юм байна. Шатнаас яг юм гоё адилхан өнгөтэй. Гоё хаус байна. За нийт би сая халт орж иж үзсэн чинь 4 bedroom юм байна. Энэ хэсгийг би тэгвэл юу юм бэ? Living area болох бах. Тэр нэг яг гоё дээд давхрын living area байдаг шүү дээ. Тэгээс нь бол унтахын өрөө байсан бол эн чинь хаалга таах хэрэгтэй шүү дээ. Хаалга байхгүй хадсан гайхаадсан. Тэгвэл одоо нэг giving area, gaming room ч юм уу те нэг тийм гоё entertainment дээд давхрын өрөө болж аж магадгүй байна. За энэ бол laundry өрөө байгаа. Юу угаалтуур тэгээ дээр нь сэгсрэг чинь тэгээ laundry room. Тэгээ энийг болохоор бас нэг мэдхгүй. За энэ ямарсан дүүш ч юм уу л гэж бодсон шүү. Тийм ээ. Энд чинь нэг юм ингээд нэг жижигхэн нойл өрөө байгаа байхгүй. Тэгээ энэ чинь юм гоё том цонхтой нойл өрөө байна. Юм өндөр цонхтой. За энэ бол өстой гоё явна. За тэгээ одоо төрөндөө сонирхъя. Энэ нэг жижигхэн өнтлөөрөө нэ. Эхний нэг жижигхэн өнтлөөрөө айгуурт коридортой байна. Их том хаус биш. За энэ бол 0 евро, нийтийн 0 евро. За энэ 2 дахь өнтлөөрөө бүгд энэ жижигхэн хөрхөн цонхтой. За энэ болохоор нэг юу шүү дээ тийм. Коридорт байдаг хувцсны шүүгээ. Энэ дотор тэгэл нэг савн бок, ор хүнжлийн даавнуудаа хураадаг шкаф болдог. Дөө хөвчлээ. Энэ коридор бол нэлийн өргөн юм байна. Нэлийн том хаус шүү. За 3 дахь өнтлөөрөө тэгээ хамгийн том master bedroom нь энд байна. За энэ чинь болохоор walk-in closet нь болохоор энэ чинь байна. Бас явхад ажгүй. Тэгтээ ганц шкафтай байлаа хувцсны шүүгтэй. За тэгээд юу нэм байна? Байна өрөө. Энд чинь болохоор байнтай, шүршүүртэй. Тэгээд энэ одоо
Тэр цаатал нь 0 нь энэ наадлын энэ хоёр угаалт төрөл байх юм байна л да. Мастер тиймэрхүү байралтай байна. За. За гаднаас харагдах байдал нь хаусныхаа арлуу харж байгаа юм энэ. Тиймэрхүү хаус байна. Тэнд бас нэг хүн дотоод цэцэл чимэл хийж байгаа тэр хаус дотор. За энэ хэд маань ерөнхийдөө яг энэ хотны ихэнх хаусуудын хаалга цонхыг өсөрсөн гэж тэгж байна. За нэлээд том хаус юм. За буцаа доошоо буугаад. Том өрөөр орж үзье. Шатны доогуур нь бейсмент руу орно. Тэгээ хажуугийн сайд доортой юм байна. Энд ч нас юм хаалгатай. Тэгэхээр энийг ингээ энэ ч хаалгах хийгээд тэгэхээр энэ хүмүүс доор бейсментэд тусдаа төрөслөлвөл зөвшөөрөгдсөн гэсэн үг байхгүй хотоосоо. Эндээс ингээд хүмүүсүүд нь орж ирээд тэгээд бейсмент руугаа орох тусдаа нэг айл. Тэгээ энэ дээдлийн нэг main floor-д нь болохоор нэг айл төрөслөхөр юм байна. Хөө зарим хаасууд ч ингэж нэг төлөвлөгөөд нь штэ. Яг энэ basement main floor хоёрын загалсан хаалга зарим нь байдаг байхгүй. За энэ гаражны хаалга юм байна. Онгойлгож болох юм болохгүй хайгаад юм байна. Ишээ гаражны хаалга энэ болж байгаа юм шиг тэнд харагдчихэв. За гаражаараа орж ирлээ. Энд чинь нийт энэ бол энэ гаражаар орж ирээд тань цаа хувцсны шүгэ. Энд нэг юм хан байгаа юм байна. Энэ юу ах вэ? Угаалтур, галтгаа энд байна гэж бах уу? Тэр доор байгаа юм. Тийм шүү. Галтгаа энд юм байна. Галтгаа нэнд байшаад тэгэд нийт том living room буюу том өрөө энэ ч юм байна. Энэ ч нэг цонхтой байсан болго юм шиг шүү дээ. Гэтэ хажуудаа хаустай л байна ч та. Тэгээ энэ хэсэг нь болохоор dining area юм байна л та. Яг гаднаас орж ирээд ингэж чигээр яваа dining хэсэг юм байна. Ясаа л хань үү те. За би тэгээд энэ өмнө жид дүү хэзээлээ тань ямарсан л нэг хавар талжааг бас яг ойрхон юу нэг хаалга усарчаад ирээ, гаражны хаалга усарчаад ирээ, энэ цог явъя гэж жагаад дагаж яваад хийжсэн бичлэг байгаа. Тэгээ энийг хайж олоод хажууд нь бас тавьчлаа. Энэ хаус нь болохоор тэр өмнө очсон хаус нь болохоор ерөнхийдөө хан ман босоогүй. Айгу ер нь бол түүхэд байсан. Тэнгүүт нь би бас татан ороод бичлэг хийжсэн ерөөсөө хануудаа хийгээгүй дөнгөж моднууд ингээд моднуудаар тусгаалт хийсэн байсан. Тэрийг надад бас татан ороод хальт харъя. Энд ингээд өрөөнүүдийн тусгаалаад моднууд ингээд босгоод тавьчихсан. Тэгээ хүмүүс сонирхолтой байж магадгүй, хэрэгтэй ээж магадгүй юу ингээд ер нь Канад хаусыг ингээд хальт харуулж байгаа шүү. Дагаж явж нэг бас хаус ноёлог гаражны хаалга хийгээдсэн шүү дээ. Тэгээ би чамайг дагаж яваад нэг хэдэн бичлэг бичээлээсэн. Тэр үед бас яг ийм салхитайсэн шүү. Тэр чинь хараа намар байсан биз дээ. Намар хамруу бүтсэн өдөр тэг чи нэг хаалга өгсөр хэргалаа гэд. Тэгэхээр би хань болж явж байгаа юм. Тэгэхэд айгуу салхитайсэн. Одоо ч гэсэн гадаа айгуу салхитай. Ийм салхитай байсныг бол санахгүй л байна. Тэгээ одоо эдээсүүдийн завсраар хөөсч өгөх үү? Тэг. Дараагийн процесс юу хөөсч өгөх нь өөр юу вэ? Хөөстэй л тэгээд одоо энэ одоо юу юм? Энд дээр ингээд завсраар хөөсч өгөхгүйдаа хүрээгээ ингээд хадгалах юм л да. Ингэж хөөсч өгөх юм байна л да. Хогоо энэ бариул бол тэр чигээрээ бодог болсон юм шүү дээ. Онгоч нь. Вау. Ямар гоё онгоч нь.
Энэ хаалгач ингээд дараа нь бодож модод янзлан болсон байна. За ингээд би ч ажиллаа хийлээ. Манай балжаач ажиллаа хийлээ. Битээр ингээд ажлын job, ажлын сайтнаас ингээд явцгаая. Тавч машин угаалгаараа. Тэгээ. Машин угаалгаад гэр өгнө 8 минут цаатаа. Яа. Манай балж машина гаднаас нь угааж байна. Шүршиж байна. Яа энэ арай. Би болохоор ингээд экспресс нэгчээ. Тэр машины цэвэрлэгээд басна да. Ажлынхан машин болохоор аюул амархан халтур болчихно. Тэгээ арчиж угаа цэвэрлсэн ч гэсэн 1-2 хоноод эргээд бахан тоос ширээ даачт. Тэгээ нэг цэвэрлэхт нь ингээд доторхыг би цэвэрлээд гаднахаа болж байгаа гаднаас нь шүршиж угаагаад яг тэр машины цэвэрлэгээ дуустдаг байгаа. За тэгээд энэ өөрсдөө шүршиж угаадаг угаалтуураасаа гараад битээр ингээд зүгээр яг энэ машин болохоор сарын плантай болохоор зүгээр ороод шүршээд хөөстөд ингээд хатаалгаад бас гараад явсан байгаа. Тэгээ өөрөөсөө битээр оройтсон болохоор гоё хоол идээ. Тэгээд хоол идээ. Голоо. Гэртээ ирсэн. Бодогналт явуулсан. Бодогналт явуулсан. За та нар тэгээд Канадад байгаа монголчууд минь хаус авахта бэлдээл байна уу? Бүгд хаустаа болдго юм шүү дээ. Бүгд хөдөлмөрлөөд мөнгө их олоод бүгд өөр ингэсэн хаустаа олоорой.